Инхвэр гишүүн гимттэй хүмүүсийг сулчихъя гэж байгаа бол би нөгөө талдаа гимгүү хүмүүсийг хориод байгаа бидтэй л гэмээр байна л да. Гим буруутаанд тогтоогдсон одоо тогтоогдох хүртэл хүн болгон гим буруугүй гэж үндсэн концепц байдаг үстэй. Яг өнөөдөр нийгэмдэр болоод байгаа асуудал дээр нийгмийг нилээд шуугуулж байгаад хүмүүсийг одоо 20 гэдэг ийм үйл явдал үзэж болж байна. Улс төрийн өрсөлдөгчөө намнах байдлаар нэгнийг хардлагаар одоо авчирж, байцааж, хорж байгаа асуудал үүдэж байна. Маш олон тохиолдлууд байгаа шүү дээ. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 9-р зүйлийн нэгдэх хэсэгт хэнийг ч дур мэдэн баривчлах буюу цагдаа хорж болохгүй. Хууль заасан үндслэл журмаас гадуур хэний ч эрхчлөөг хасч болохгүй гэж заасан байгаа гэдгийг бол бас цэцээс тухай үед хэлсэн байна. Тэгээ одоо энэ маргаад байгаа заалт дээр эрүүгийн хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн шүүгдэгчид цагдаа хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно гэдэг үгдээр л авна гэж байгаа мó эсвэл авч болохгүй гэж байгаа мó тодорхой зааж өгөө гэдэг л одоо ийм саналыг цэцээс гаргасан, дүгнэлтийг цэцээс гаргасан юм байна гэж ойлголоо. Тэгэхээр 26 оны 1 сарын 1 хүртэл бид хуулиа өөрчлөхдөө яг яаж өөрчлөх юм? Авна гэх юм уу эсвэл авч болохгүй гэх юм уу? Шүүхэр гин буруудаа тогтоогдсон хойноо л хоригддаг байж болохгүй мүү? Тэрнээсээ өмнө хөлийн хоригийг тавиад, эсвэл одоо тэр цахим гавыг тавиад, эсвэл гэрийн хоригт нь оруулаад, ингээ олон улсад мөрдөгдөж байгаа хүний эрхийг дээдэлсэн хүний одоо үндсэн одоо энэ эрхийг хамгаалсан ийм шийдвэрүүдийг гаргаж болохгүй мүү? Одоо тэгээ 26 оны 1 сарын 1 хүртэл улсын их хурл ямар шийдвэр гаргах вэ гэд наан гим зэмгүй одоо хүмүүс бас хохирохыг үгүйсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр прокурорууд их ч гэсэн хүнлэн байж одоо хүнлэг байж арга хэмжээ авч болно гэдгийг авахгүй ч байж болно гэж ойлгож арай зөөлөн арга хэмжээнүүдийг авч болдгоо мó гэдэг ийм асуултыг одоо гуйлтыг тавих гээд байгаа юм. Тэгээ сайн зэрэг гишүүнээс бид нар одоо үүнийг хэрхэн яаж өөрчлөх юм бэ? Авна гэж өөрчлөх юм уу эсвэл авахгүй гэж өөрчлөх юм уу? Яг ямар бодлого явах нь зүйтэй вэ? За